Сайн дураар хог цэвэрлдэг сүмбэ. Энд бол өмнө та нар бол байхгүй нэг шатаад игдээд алга болсон юм. Миний өмнөх пик цэгэм дээр өгсөн ярилцлаган дээр хүмүүс их мундаг гэж магтсан л да. Сайн дураар хог цэвэрлдэг сүмбэ гэж юм байгаа. Сүүл төрийн бас байгууллага байгуулсан. За би хог түүхээс түүгэд бас дуустал түүчгүйгээс хойш тий. Энэ дээр бол хогны судалгаа гэх юм уу да. Тий. Зай батраа ихэд дахин ашиглаж болдог нь хэдий альны гих мэтлэн цахилгаан бараан дээр ч гэсэн аль нь ашиглаж болох уу гэд. Ингээд явсан. Тэгээд яг зарим босроо хөлдөр байдаг ч гэсэн бүрэн гүйцэтгэл сэтгэл төрөхгүй байгаадс. Тэгээд энэ тамхины шин дээр ялангуяа судалгаа хийлээ. Энэ жижиг юм шиг мөртлөө одоо нэг ширхэгтээ 12,000 ширхэг, нэг ширхэгтээ 12,000 ширхэг хэд нарийн хэд одоо жижиг цэлүүд ацетат гэдэг юм хуунцар байна, микропластик. Энэ байгаа болохоор хурдан задардаг юм. Би одоо туршлагаар танад үзүүлнэ. Гэтэл энэ маань ингээд одоо тухайд хийгээд хайлуулад 108 градус 5,000 болоход одоо ийм сайн хуунцар болж шиж байгаа. Одоо хайлуулсан байгаа нь тийм хайлуулсан байгаа нь. Тийм тамхины шин. Ундааны бөглөө яг зэрэгцүүлж хайлуулсан юм. Хоёр ингийн ундааны бөглөө хайлуулахад одоо шинэ нэг ийм бэрсгэрдөө тэгээд ийм уяндуу байхад тамхины шин маань болохоор маш хатуу. Тэгээд энэ толин байдалтай байна. Тийм маш нэгт байна л гэсэн үг тийм. Энд бол өмнө та нар бол байхгүй нэг шатаад игдээд алга болсон юм. Энэгээр бол гадаад бол янз янзын хэмээн шилний арам хийж маш олон төрлийн одоо нано фильтрүүд тэгээд за идэвхжүүлсэн нөөс одоо ус тосыг ялгадаг фильтр маш олон юм хийж илээ. Гэхдээ эндээс бол биднэрт хамгийн хэрэгтэй нэг юм бол тэр яг ийм хатуу тэгээд гэрийн дулаалгатай шал гэж үзэж байгаа. Тий. Энэ бол яг хэмжээнд хүрэхгүй бол энэс нэмэх боломжтой л гэсэн үг л дээ. Бас энэ гэрийн дулаалга юм уу юу ус хийсэн байна. Хувцсны бүрчний дотор Францд энэс дулаалгаар хийсэн байна. Гэхдээ энийг уруулмал гэдэг бас жоохон ажилттай билээ. Миний өмнөх пик цэгэм дээр өгсөн ярилцлаган дээр хүмүүс их мундаг гэж магтсан л да. Тэр бол бас их хэцүү байна надад. Яагаад тэгэхээр би хэрэг мундаг байсан бол одоо яг шидтэн байгаад нэг үдэ маргааш ихтлэн ишгүй болгочмоор байна шүү дээ. Тэр над чадал байхгүй болохоор одоо бүгдэнд нь бид бүгдээрээ л хичээвэл одоо мундаг байж чаднаа. Тэгээд энэ аюулыг авдарлаа гэдэг энэ уралдааны гол амин сүнс нь бол эргээд энэ хайр юм байна. Тий. Хайр. Бидний юм шеэрлээд зураг өнтер шеэрлээд одоо түгээгээд байдаг. Одоо бол хайраа түгээж ижил энэний цаана гарах гэсэн одоо ганц өнцөг амин сүнс нь бол тэнд байна л гэж бодож байгаа. Өчтөр ерөнхий сайд маань тамхины ишний торгуулийг нэмье 50 сая болгоё гэж хэлж ийн лээ тий. Ингээд сонсоход бол бас олон хүний цочирдсантай л адилхан би цочирдсан тий. Тэгээд гэтээ игээд бодсон чинь одоо тэр ойр дотны хүмүүс өвдөөд зовоод янз янзын хүнд өвчин тусгаар бидэрт ямар зардал гардаг вүлээ. Тэр цаг хугацаа амнаас өчнөө юм зарцуулагддаг. Тэгээд 50 сая тэр мөнгөн талаас нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан бол торгохоосоо ч илүү тэгээд ер нь бол тийм үнэтэй юм явж байгаа шүү гэдгийг бид нэр ойлгоод тэгээд энийгээ ингээд өөртөө хонцороо нэг нэгэндээ хайр гэдэг нь одоо зүгээр нэг хайр гэх нэг сайхан инээгээд нэг одоо сайхан инээгээд байхын нэр бас биш юм шиг байна. Одоо хайр гэдэг нь шаардлага тавина л гэсэн. Шаардлага тавиад тий та бидний хүүхдийн төлөө энчээ хайрлаа. Одоо бүх юмаа хайрлж ижил энэс цаана гарах хаа гэсэн бодолтой байгаа да. 100% хуунцар гэхээр одоо манайхан нэг андууд би бол хэлжсэн андаа дүүргий гэж нэг асуудал байдаг тийм ээ. Энэ одоо хуунцар сав гэдэг сав байж байгаа. Би түрүүн дээрээс асуудал байна. Асуудлын шийдэл нь дотроо байдаг гэж энэ сав бас хаягдал. Энэ доторх нь одооныхаар бол хаягдал. Тэгээд нэг нэгэнд нь ингэж хийгээд авдралцах юм бол энэ авдралцсан байхад одоо энэс заавал бүрээсээ болио тэр гэрийн шалаа болио наан нь одоо тос хэрэгтэй байна, түлш хэрэгтэй байна, кокс хэрэгтэй байна гэвэл энэс шууд кокс гарна л гэсэн үг. Нэг задлахгүйгээр ч гарна гэсэн үг. Тий. Тэгэл одоо янз янзын ингээд төрлийн юм хийх бол төмөн юм хийж болж байна. За энэ дээр тодорхой авах шиг байна. Яг хөө Сүхбаатар аймагт энийг тоосгонд хийгээд ашиглаж байгаа худалдаж авж байгаа асуудал байх шиг л лээ. Ингээд тос гаргачих чинь, нэг кокс гаргачих чинь ингээд энэ нэг дулаалгын хөвөн гаргаад ирж энэ тоглоомд одоо чихмэл тоглоомж гэсэн хийжсэн л одоо бид нар хэрглэж байгаа чи мэдгүй гаднаас орж ирж байгаа шүү дээ тийм. Бид нь бол ингээд хэрглэж байна л гэсэн. Энэ ардаа чимэгдэг юм үнэртэй тамхид байгаа шүү дээ англи үнэртэй.
Тийм тэрний хувьд бол би өнөөхөө саналыг хэлэхэд энэ эссе мессеж янз янзын тамхинуудын үнэртэн гэдэг чинь та нар мэдэх байх одоо зарим ванд ордог улсууд байна. Эсвэл гэртээ лаан дээр ингээд үнэртэн тусаагаа тэгээд гэрээ сайхан болгодог штэ. Тэр чинь дандаа тосон суурьтай байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань ч гэсэн өөрөө тосон суурьтай юм байлээ. Би өөрөө нэг задлж үзээд гаргаад ингээд бяцлаад үзэхэд ингээд гар ингээд тэр чигтээ маш үнэртэй маш удаан явж байгаа байхгүй. Тэгэхээр тосыг уус руу оруулж болохгүй юу? Энийг бас нэг бодох хэрэгтэй. Тэр электрон тамхи ч гэсэн бас л тосны тодорхой хувь байгаа байхгүй. Тос байж ч чинь ингээд уусч байгаа. Тэр одоо тийм тэгэхээр тэр эрүүл мэндийн талаас ч бодсон энэ ялангуяа энэ няцалдаг тамхи дээрээс нь эсэ энтер гэдэг ингээд маш олон хэсэгтэй райзинг нөө хэдэн тамхинууд билээ түүж яхад нэг тамхины бид нар хайсан тийм үү. Тэгсэн чинь нөгөө чинь задраад 3 4 болцсон. Угаасаа энэ салангадаар нь хийцээ одоо. Намайг л үнэхээр бүр энэ жижигэн ийм юмхнэр нь эвлүүлж иж нэг тамхинш болж байгаа байхгүй. Тэгэхээр бас зовлонтой байлээ. Тэгээд тэр гадаад компани дээр очсон. Мэдгүй би гадаад очсон уу яасан хөвгдөл гарсан л да. Тийм байгаа. За чөмөр бяцхан тусалт хийж үзүүлье. Одоо тамхины эсэг шивэн энийг задлаад одоо нэг няслахад хичнээн хэмжээний одоо жижиг микро хуунцар энэ дэр буух нэ гэдэг л хэр хурдан задардаг үнэхээр аюул байна уугүй юу гэдгийг би нэг бас баталж үзчихсэн. Одоо дахиж нэг үзүүлье. За ингээд энэ харж байна уу? 30 40 юм буурлаа шүү дээ. Энэ ингээд ийм харагдахгүй байгаа байхгүй ийм айхтар. Хумхын тоос л гэсэн үг тийм. Хуунцар хумхын тоос. За гэгээлэг нийгмийг хамтдаа бүтээе. Аль аймгийнхаа хамгийн түрүүн гэгээлэг болохыг одоо л харуулах цаг боллоо. Нутаг орноо бодоорой, хүний дор орвоо гэж хэлье да.